2016 оны 9-р сард Алматы хотын Сулусай хавцалд Хятад улсаас ирж амьдарч байсан 3 залуугийн цогцос олдсон. Холоос ирж амьдарч байсан эдгээр залуус гэмт хэрэгтэнгүүдийн гарт маш харамсалтайгаар амиа алдлаа. Маш аимшигтай энэхүү хэрэгт цагдаагийн байгууллага нэмэлт хүч гарган маш яаралтай хэрэг илрүүлж ажиллав. Та бүхэнд эдгээр Хятад улсаас ирж ажил хийж амьдарч байсан энгийн залуус ямар учраас ийм хэрцгийгээр алуулсан тухай яг одоо ярьж өгөх болно. Тийм цаанаас сайхан амьдрал мөрөөдөж ирсэн эдгээр залуус 7 хоног болгоны сүүлээр өглөө эрт малын зах руу явдаг. Тэдний амьдралын их үүсвэр нь ч гэсэн мал аж ахуй байлаа. Жижиг ачааны машинд очиж ирсэн малаа зараад маргааш нь гэртээ хайрдаг. Тэд ингэж ажилласнараа их мөнгө олоод мундаг баян болоогүй ч гэсэн хин нэгнээс гуйлах гохгүйгээр сайхан амьдарч байсан. Үнэхээр хөдөлмөрч залуус байсан юм. Тэдний хувьд малын зах дээр өдөр шөнөгүй өдрөө өнгөрөөж оройн гэртээ хайрдаг. Тэд энэ удаач гэсэн урдын адил өөрсдийнхөө явдаг замаар жижиг ачааны машинд 36 толгой өхөр ачин замд гарлаа. Мөрдөн байцаагчийн хэлснээр маш харамсалтай зүйл болсон. 3 залуу маань мөрөөрөө хөдөлмөрлөж амьдарч байсан. Гэвч тэдний хөдөлмөрийг үгүй хийхээс гадна өөрсдийг нь хүртэл алж ийм аимшигтай хэрэг болсондоо улс даяараа маш их цочролд орлоо гэж хэлсэн байна. 3 хүнээс бүрдсэн гэмт хэрэгтэнгүүд маш сайн төлөвлөгөө зохиосон. Тэдний толгойлогч талхад 2 найздаа өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулж чих улсад үйлдвэрлэсэн С-25 гэсэн бууг үзүүлнэ. Тэд одоо малын худалдаа хийдэг залуусыг тагнаж эхлэн. Нөгөө 3 маань зах дээр ирээд очиж ирсэн өхөрнүүдийнхээ заримыг нь зарчхаад зогсож байсан юм. Гэтэл гинт нэг залуу хурч ирнэ. Тэр ирээд тэд нарын үлдсэн хідэн өхрийг хийсэн хүн дээр нь баг зэрэг нэмж илүү мөнгө төлж худалдаж авна. Нөгөө 3 маань маргааш нь эргээд ирэхэд нөгөө авсан өхрөө аль хэдийн зарсан гэж хэлнэ. Тэд ч ийм мундаг хамтрагчтай болж байгаад баярлаад сүйд болдог. Өөрсдөө зах дээр удаан зогцохгүй тэрэнд бөөндөд эртхэн буцаад явдаг болохоор баяртай байлаа. Муу санаагүй 3 залуу түүнийг 8 хийхдээ үнэхээр харамгай юм гэж гайхаж байлаа. Ингээд нэг нэгнийгээ итгэлийг авч хамтарч эхлэв. Гэмт хэрэгтэнгүүд болохоор тэдний итгэлийг эхлээд олж аваад дараа нь боломжтой үед нь бүхнийг хийх төлөвлөгөөтэй байсан. Гэмт хэрэгтэнгүүдийн толгойлогч талгад нэг өдөр 3 залууд ингэж хэлнэ. Сулусай хавсалт нэг хөгшин байна. Боломжийн үнэтэй мал байвал шууд авна гэж байна гэж хэлв. Юу ч бодоогүй залуус тэрний хэлсэнд нь шууд тохиролцсон. Ингээд талгад зам зааж өгөхөөр болоод тэд дөрвүүлээ хөгшний гэр рүү хөдлөнө. Яваад очиход хэлсэнчлэн нөгөө хөгшинч гэсэн хэлснээр нь мөнгийг нь төлж малыг нь авахар болно. Тэд бүх малыг нөгөө хөгшний хашаанд буулган оруулж өгнө. Залуус малыг хашаанд оруулж байхад талаад мөнгө авч ирэхээр явлаа. Харамсалтай нь тэр мөнгө биш буу авч ирнэ. Ингээд очингуудаа нэгнийг нь шууд буудаж ална. Үлдсэн 2 залууг нь дагуулж яваад машинаас 200 метрийн зайтай газарт буудна. Тэд бүх цогцыг ууланд булчгаад яваад өгнө. Мөрдөн байцаагчийн хэлснээр бид хэргийг маш хурдан гартаа авч гэмт хэрэгтэнгүүдийн араас мөрдөж эхэлсэн. 3 залуугийн зах дээр ажиллаж байсан бүх талаар нь мөрдөж хаана хинтээ хаашаа явсан бүгдийг нь илрүүлж ажилласны үр дүнд гэмт хэрэгтэнгүүдийг барьсан. Мал зархаар яваад гэмт хэрэгтэнгүүдийн гарт амь ирдсэн 3 залуугийн ар гэрт нь маш хүнд цохилт болсон нь мэдээж хэрэг. Тэдний ойр дотны хүмүүс нь энэ явдлыг сонсоод маш их цочирдсан байлаа. Нэг залуугийн ард 3 хүүхэд нь өнчин хоц руу. Нэгнийг нь ээж нь энэ явдлыг сонсоод тэсэлгүй хороог орхилоо. Шүүхээс нас барсан хүмүүсийн ар гэрт нь тус бүрт нь 10,000 тенге өгөх шийдвэр гаргасан байна. Аимшигтай цочирдом хэрэг энхүү бүхэл бүтэн нэг айлыг цохролд оруулжээ.